Сайн бацхан уу манайхаа шинэ бичлэгтээ тавтай морил. За өнөөдрийн бичлэгээр бүгдээрээ хэрхэн энэ эмэгтэйлэг энерги сэргээх вэ? Хэрхэн өөрийнхөө энэ эмэгтэйлэг энергиэр бусдыг өөрлөгөө татах вэ гэдэг талаар ярилцгаая. Хэрвээ та нар энэ feminine energy эмэгтэйлэг энергийг мэдэх бол энэ нь маш уян зөөлөн зүгээр л өөрөөсөө хайрыг тэгж ундаруулж гаргадаг. Түүнийхээ хэрэг хайрыг бусдаас хүлээж авдаг ямар нэгэн зүйлийг өөрлөгөө татдаг тийм гайхалтай гоё энерги байгаа. Хамгийн гоё зүйл нь юу вэ гэх юм бол эмэгтэй хүн болгон цаанаасаа энэ feminine energy эмэгтэйлэг энергийг өөртөө агуулж энэ хорвоо ертөнц дээр төрдөг байгаа. Бид нар энэ эмэгтэйлэг энергийг хаана нэгэн газраас хайж олно гэж боддог. Нэг эсвэл зарим эмэгтэй хүмүүс нь зүгээр ийм өгөгдөлтэй төрсөн гэж боддог. Гэхдээ үгүй, таны энэ эмэгтэйлэг энерги чинь таны дотор аль хэдийн байж байгаа. Зарим үед бид нар зүгээр л энэ өөрийнхөө эмэгтэйлэг энергийг илэрхийлж гаргадаггүй, эсвэл өөрөө ерөөсөө анзаардаггүй. Миний хувьд ч гэсэн би нэх өмнө нь анзаардаггүй байж байгаад сүүлийн хэдэн жил өөрийнхөө энэ эмэгтэйлэг энергийг бүр их анзаараад bijүүлээд илэрхийлж эхэлснээсээ хойш юм болгон над руу маш их амархан татагдж байгаагаас гадна нэг тийм гоё хайр гэрэлтүүлсэн ч юм уу, гэрэл гэрэлтүүлсэн бүр илүү тийм хүн болоод байгаа юм шиг надад тийм мэдрэмж төрсөн. Тэгэхээр таны энэ эмэгтэйлэг энерги bijүүлэхэд чинь туслах нэг ойлголт юу вэ гэх юм бол та өөрийгөө маш үн цэнтэй чухал зүйл гэдгээ мэдрэх хэрэгтэй. Эмэгтэй хүний хувьд ямар нэгэн үн цэнийг бүтээх гэж ерөөсөө тэгэж зүтгэх шаардлагагүй байдаг. Эмэгтэй хүмүүс нь биеийн буюу зүгээр л байгаагаараа үн цэнтэй. Яагаад гэвэл бидний биеэр дамжуулаад энэ хорвоо ертөнц үргэлжилж байгаа учраас. Эрэгтэй хүмүүсийн энэ masculine energy нь ямар нэгэн зүйлийн төлөө гүйж, зүтгэж, бий болгож хорвоо ертөнц дээр би үн цэнтэй хүн, би эр хүн гэж эрэгтэй хүмүүс өөрөөрөө бахархаж тэр эрэгтэйлэг энерги мэдэрдэг. Гэхдээ бидний хувьд зүгээр бид нар байгаагаараа л үн цэнтэй, байгаагаараа л гайхамшигтай. Бид нар ингээд байгаа зүйлийнхаа үн цэнийг ерөөсөө олж хардггүй. Эмэгтэй хүмүүс юу гэж боддог вэ гэхээр хорвоо ертөнцээр эмэгтэй хүн угаасаа л хүүхэд гаргах хэвээр, угаасаа л тэгэх хэвээр, угаасаа л ингэх хэвээр. Тэгээд энэ нь эмэгтэй хүний үүрэг гэж боддог. Гэхдээ та нар бодоод үзтээ, эмэгтэй хүнгүүгээр энэ хорвоо ертөнц ямар ч орших боломжгүй. Та өөрийнхөө үн цэнийг мэдрээд, өөрийгөө ямар чухал хүн гэдгээ мэдрээд, өөрийгөө хайрлаад эхлэх юм бол таны дотроос бүр өөрийн ирэхгүй тэр эмэгтэйлэг энерги чинь бүр ингээд цаанаасаа гарч эхэлнэ. Та нар бодоод үзтээ, та ингээд өөрийгөө хайрлах үед, та өөрийгөө үнэхээр ариун, нандин, чухал хүн гэж мэдрэх юм бол та өөртөө яаж хандах вэ? Та яг өнөөдөр ингээд өөртөө бүр үнэхээр хайртай нандин нэг жоохон нийл хүүхдэд хүрж байгаа юм шиг өөртөө хүрээд үзтээ. Үсэндээ хүрэхтэй ч гэсэн өөрийгөө хайрлаад зөөлөн хүрээд, арьсан арчлахтаа ч гэсэн арьсандаа хүрч ядан тэгэж зөөлөн хүрээд ч юм уу бүх зүйлд ингээд зөөлөн инэрэнгүү хандаад, өөрийнхөө биеийг хайрлаад, өөрийгөө тэврээд хайрлаад нэг тийм үйлдэлийг та өөртөө хийгээд үзтээ. Энэ үед та өөрөө ирэхгүй ингээд уян налархай, зөөлөн ч юм уу нэх гоё өөртөө хандмаар санагдана. Сүүлийн үед интернет дээр айгүй их эмэгтэйлэг энергиг чинь сэргээх арга гэд янз бүрийн тиймэрхүү зүйлс айгүй их яваад байгаа харагдсан. Жишээлбэл байгальтай ойрхон бай, хүл нүцгэн алах, сайн бүжгэл, таазаа хөдлөг, өөрийн йог хий гэх мэт жишээний эдгээр арга барилуудын танд ойлгуулах гад байгаа зүйл нь юу вэ гэх юм бол иймэрхүү зүйлийг зүгээр хийж эхэлснээрээ эмэгтэй хүн би энэ байгалийн нэг хэсэг юм байна гэж ойлгоод өөрийнхөө мөн чанарыг ойлгоход тусалдаг. Таны шинж чанар, зан чанар чинь яг их дэлхийтэй адилхан уян, хатан, зөөлөн, урсамтгай энэ байгаль дээр байгаа бүхий л зүйлс нь таны зан чанарыг илэрхийлж байгаа.
Эмэгтэй хүмүүс нь янз бүрийн trauma ч юм уу те энэ мэдрэмж, emotion бид нар биендээ хадгалцдаг. Тийм учраас бид нар гоё биеэ хөдөлгөөд бүжиглээд ирэхээр бидний энэ энерги маань ингээд гацсан энерги маань хөдөлж эхэлдэг. Тийм учраас маш одоо уян хатан таныг урсамтгай болгодог. Жишээлбэл yoga flow гэдэг ш. Йогийг харах юм бол маш гоё ингээд урсаад уян надрахай хөдөлдөг. Тэг янз бүрийн бүжгүүд ч гэсэн эмэгтэй хүмүүсийг одоо bijүүлсэн тийм belly dance тэргээд тааза хөдлөсөн гой гой бүжгүүд байдаг шүү дээ. Ер нь л бол эмэгтэй хүний хувьд энэ эмэгтэйлэг энергийн хувьд энэ уян хатан урсамтай өөрийнхөө зан чанарыг мэдэж олж авах нь маш их чухал. Яагаад гэвэл masculine энерги нь яадаг вэ гэх юм бол ямар нэгэн зүйлийг маш их хүчилдэг, тэмцдэг тэр энерги байгаа. Энэ эмэгтэйлэг энергийн бараг л одоо эсрэг нь гэсэн үг. Гэтэл одоогийн энэ нийгэмдэр зөндөө олон эмэгтэй хүмүүс өөр дээрээ бүх ачааг үрдэг штэ. Хэрвээ жоохон залуу охтууд байх юм бол би ийм байх хэвээр, тийм байх хэвээр, хөөрхөн байх хэвээр, эрэгтэй хүнд таалагдах хэвээр, дээрэс нь бүх зүйл 50-50 байх хэвээр гэх мэт жишээ нэ. Хэрвээ зарим нь 30 гарсан, 40 гарсан бол бас зөндөө олон стресстэй байдаг. Би ажиллах хэвээр, мөнгө олох хэвээр, хүүхэд гаргах хэвээр, хүүхдэд хижээх хэвээр гэд бүх үүрэг хариуцлагыг өөр дээрээ үүрчдэг. Гэхдээ эмэгтэй хүмүүс нь өөрийнхөө онцлог, зан чанар, үн цэнэ мэдрэх хэрэгтэй. Жохон хоошоо суугаад энэ амьдрал дээр миний үүрэг, эрэгтэй хүний үүрэг биш юм бэ штэ. Би эрэгтэй хүний хийх ёстой зүйлийг өмнө нь гүйж очоод хийж өгөөд байх шаардлагагүй юм байна. Яагаад гэвэл би аль хэдийн өөрийнхөө үүргийг гүйцэтгээд зөндөө олон зүйлийг хийж байгаа. Яг ингэж бодоод жоохон хоошоо суугаад өөрийнхөө тэр хатан ухаанаар бүх зүйлд урсамтгай хандах хэрэгтэй. Ерөөсөө тэмцээд, гүүгээд, гуйгаад, шаналаад бүх зүйлийг би хийх ёстой, би тэгэх ёстой гэж бодох ерөөсөө шаардлагагүй. Мэдээж шууд би тэгэх ёсгүй маань, ингэх ёсгүй маань гэж бүх зүйлийг өөрчилж чадахгүй ч гэсэн та эдгээр зүйлийг баг багаар ойлгож эхлэн, хийж эхлэн, хэрэгжүүлж эхлэн, биежүүлж эхлэн. Нэг л мэдхэд та бүр тэр эмэгтэйлэг энергийг өөрөөсөө гайхалтай цацруулсан тийм эмэгтэй болцсон байх болно. Та зүгээр л энэ өөрийнхөө дотор нуугдсан байгаа өөрийн онцлог шин чанараа олж харах гэж хичээгээрээ. Тэгээд өнөөдрөөс эхлээд хөдлөختөө ч гэсэн өөртөө хайртай юм шиг хөдөл. Идэхтэй ч гэсэн өөрийнхөө биеийг хайрладаг юм шигээд, өөртөө хүрэхтэй ч гэсэн өөрийнхөө биеинд хайртай юм шиг хүр. Өөрийгөө эдлүүлэх ёстой, хүртүүлэх ёстой тэр бүх зүйлийг өөртөө мэдрүүл. Тэр үед угаасаа та хичээхгүйгээр таны эмэгтэйлэг энерги цаанаасаа бүр ингээд ундарч гарч ирнэ. Тэгээ угаасаа ингээд нөгөө хорвоо ертөнцийн хууль гэх юм уу. Хэрвээ та өөрөөсөө энэ эмэгтэйлэг гоё урсамтгай энэ энергийг ингээд цаанаасаа гаргаад өөрөөсөө цацруулаад ирэх юм бол угаасаа байгалийн хуулиар тань руу тийм masculine энергитэй тийм эрэгтэй хүн тань руу бас татагдана. Тэгэж угаасаа эсрэг хоёр зүйлс ин ян хоёр бие нэгээ ингэж татаж тэнцвэржүүлдэг байгаа. Хэрвээ та ерөөсөө тийм өөрлөгөө тийм masculine энергитэй тийм эрэгтэй хүнийг татаж чадахгүй байвал энэ нь та өөрөө тийм masculine энергийг гаргаад цацруулад байна гэсэн үг. Дараагийн таны энэ эмэгтэйлэг энергийг чинь бижүүлэхэд туслах нэг зүйл юу вэ гэх юм бол та өөрийнхөө биеийг маш хүндлэх хэрэгтэй. Эмэгтэй хүний бие нь маш тийм гоё хайрыг ундруулдаг тийм ариун нандин зүйл. Тийм ч учраас ямар нэгэн хүн танд үл хүндлэлтэй хандахыг ерөөсөө хүлээн зөвшөөрч болохгүй. Ялангуяа эрэгтэй хүн. Яг зарим хүмүүсийн амьдралд янз бүрийн зүйл болоод өнгөрцөн ч юм уу хин нэгэн танд үл хүндлэлтэй хандаж байсан байж магадгүй. Та энэ зүйлээс ямар нэгэн зүйлийг сураад үүнийг явуулсан өнгөрсөн танд оршихгүй. Та яг одооноос эхлээд зүгээр биеэ хүндлэх хэрэгтэй. Ирээдүйд танаас дахиад нэг хайр ундарч гарч ирнэ. Тийм учраас яг одооноос эхлээд өөрийгөө хүндэл, өөрийнхөө биеэ хүндэлтэй. Зүгээр л өөртөө маш хүндлэлтэй хандах хэрэгтэй.
Тэгээд нөө эмэгтэй хүмүүсийн бие маш өөр байдаг. Эрэгтэй хүн шиг биш. Бид нарт одоо сарын тэмдэг ирдэг. Бид нар эрэгтэй хүмүүсээс илүү амарч байх хэрэгтэй байдаг. Түүнээс гадна эмэгтэйлэг энергийг ин энерги буюу одоо тийм нөгөө сар оройн энерги илэрхийлдэг. Тийм ч учраас эмэгтэй хүн маш сайн унтаж амарч энэ өөрийнхөө биеийг сайн хайрлаж халамжилж байх хэрэгтэй байдаг. Та өөрийнхөө биеийг халамжилж байж, та өөрөө хайраар дүүрэн байж, та бусдад энэ хайр инэрлээ тарааж өгнө. Нэг зүйлийг хэлэх хэрэгтэй байх. Би зүгээр байгаагаараа үнцэнтэй, би хайрлуулах ёстой, би тэгэх ёстой гэд бусдад янз бүрийн муухай хандаад ч юм уу те бусдаас зүгээр л ингээд ямар нэгэн зүйл expect хийгээд эрэгтэй хүн тэгэх ёстой, ингэх ёстой гэд байж ерөөсөө болохгүй. Та бол хайр инэрлийг тараагч гэдэг энэ үүргээ эмэгтэй хүн сайн мэдрэх хэрэгтэй. Бол хорвоо ертөнц дээр бүх зүйл хайраас тогтдог бөгөөд ялангуяа эрэгтэй хүн эмэгтэй хүний энэ хайр энергээр тэгж өөрийнхөө энергийг авч амьдардаг. Тийм ч учраас та байн хажуутлынхаа хүний дэмжлэг болдог, бусдыг дэмждэг, урамшуулдаг, бусдын тэр одоо хатан ухаан нь болж чаддаг тийм эмэгтэй байх хэрэгтэй. Мэдээж та тийм эмэгтэй байхын тулд өөрийгөө чухалчлаад өөртөө анхаарад хөрөнгө оруулалт хийдэг тийм эмэгтэй байх хэрэгтэй. Байнга ямар нэгэн зүйлийг сурч мэд өөрийгөө хөгжүүл, өөртөө анхаар өөрийгөө хөгжүүл. Энэ нь зүгээр л таны зорилго. Ер нь бол эмэгтэй хүмүүсийн үүрэг нь зүгээр л тэр. Өөртөө анхаарад өөрийгөө хөгжүүлээд энэ хайрыг зүгээр л бийжүүлэх. Та хэр их ухаантай байна, хэр их мэргэн байна, хэр их хайрыг засруулж байна. Тэр хэмжээгээрээ та өөртөө хүссэн зүйл болгоноо татаж чадна. Хэрвээ та өөрийнхөө хамгийн гоё төгс хувилбарыг бүтээгээд өөрийгөө бүх талаас нь өөрчлөөд өөр дээрээ ажиллая гэж бодож байх юм бол миний холистик цогц сургалтанд заавал суугаарай. Хэрвээ та миний сургалтыг мэдэж байгаа бол би хоол зүйн эрүүл хоолтын сургалтыг явуулдаг байсан. Гэхдээ зөндөө олон удаа сургалтаа явуулаад зөндөө олон эмэгтэй хүмүүстэй ажиллаад эхэлсэн чинь зөвхөн хоол зүйч гэлтгүй эмэгтэй хүмүүс нь тэг өөрийнхөө энерги, энэ байгаа байдал, сэтгэлгээ, сүнслэг байдал гээд бүх зүйл дээрээ ажиллах шаардлагатай байдсан байлээ. Тэгээ бас зөндөө олон эмэгтэй хүмүүс яг энэ сэдвт маш их сонирхолтой байдаг юм байлээ гэдгийг ойлгосон. Тийм учраас сургалтаа ер нь бол маш их баяжуулсан байгаа. Тэгээ ерөнхийдөө бол хүн өөрийгөө хайрлна, өөрийгөө өөрчлөн гэдэг нь зөвхөн нэг зүйл дээр тогтдоггүй юм байлээ. Зөвхөн гаднах төрх, зөвхөн тэ биеийн байдал биш. Бид нар бүх зүйл дээрээ ажиллаж байж тийм бүрэн дүүрэн гоё цацарсан энергитэй тийм гоё эмэгтэй байна гэсэн үг. За тэгээд бүгдээрээ удахгүй бас сургалтын дээр уулзцгаая. Сургалтын мэдээллийг Instagram-аар юм уу Facebook Messenger-ээр надаас DM-ээр аваарай. Хамгийн гоё энергийг цацруулсан гайхалтай эмэгтэй байгаарай. Дараагийн бичлэгээр дахиад уулзлаа. Түр баяртай.